Бүгд найрамдах Солонгос улсын Геонгийн аймгийн олон улсын хөгжлийн төслийн хүрээнд тус улсын Мёнж эмнэлэг нь Монголд хамтран ажилладаг Дархуул аймаг Чингэлтэй дүүрэгтийн удаад сайн улсын аяныг өрнүүллээ. Бүгд найрамдах Солонгос улсын Геонгийн аймгийн олон улсын хөгжлийн төслийн хүрээнд тус улсын Мёнж эмнэлэг нь Монголд хамтран ажилладаг Дархуул аймаг Чингэлтэй дүүрэгт энэ удаад эрүүл мэндийн сайн улсын аяныг өрнүүллээ. Мёнж эмнэлгийн эмч профессор бусад хүмүүсээс бүрдсэн өргөн бүрэлдэхүүнтэй баг ирж ажилласан юм. Баг бүрэлдэхүүн эхний өдрүүдэд Дархуул аймагт ажиллаж 1500 орчим хүнд шинжилгээ үзлэг зөвлөгөө мис ажилбар хийх шаардлагатай эм хангамжийн чиглэлээр үйлчлэгийг үзүүлж ажилласан юм. Мөн аймгийн эмнэлгийн амбулатор болоод хэвтийн эмчлүүлэх тасагт нийтдээ 20 гаруй автомат даралтны аппаратыг хандивллаа. Эрүүл мэндийн сайн улсын аяны хүрээнд салбарын эмч мэрэгчлэнүүдэд мэрэгжлийн арга зүй сургалтыг зохион байгууллаа. Монголд мис засал хийх ямар ч боломжгүй хүмүүс байвал Геонгийн мужтайгаа ярьж байгаа туслах арга хэмжээ юу авч болох талаар ч ярилцсан маа. Дарханд хийсэн энэ удаагийн эрүүл мэндийн үзлэг нь хүүхэд өсвөр үе амьсгалын зам, харшил, хөх, бамбай, хөвлийн эхо, хүзүү, хоолой болоод үений эхо, чих хамар хоолой, дуран, умай хүзүүний хор тавдрын мис ажилбар зэргийн чиглэлээр явсан юм. Бүгд найрамдах Солонгос улсын Геонгийн аймаг нь одоо манай иргэдийн уралдаан 10 жилийн хугацаанд бол ингээд нөхөрсөг харилцаатай ажилласан энэ хэмжээнд энэ удаа бол Дархуул аймгийн иргэдэд бас эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх дээрээс нь эмчнэрт ажлын байрны сургалтыг яг дагалдуулж бас эмчнэртэй ажиллах. Тэгээ мөн энэ тоног төхөөрөмж болон эм эмнэлгийн хэрэгслийн тусламж үзүүлж байгаа. Даралтын аппаратууд мань ер нь бол нөгөө өвчтөө өөрийгөө даралтыг хяндаг аппаратууд байгаа. Энэ бол 9 ширхэг ийм аппаратыг энэ өвчтний яг эмнэлэгт хэрэгэлдэг болон 11 ширхэг нийтдээ ингээд 20 ширхэг тоног төхөөрөмжийг бол Дархуул аймгийн нэгдсэн эмнэлэгт бол хандуулж байгаа. За энэ мэдээж энийг бидэд яг өвчтөн өөрөө даралдах хэсгүүд буюу одоо амбулаторийн хэсгүүд мөн ингээд хэвтийн эмчилгээс тасгад тавьснараа иргэд өөрөө даралтыг хянах цаашдаа бас энэ даралтнаас урьдчилан сэргийлэхдээ энэ тал дээр бас ингээд ахиц гарна гэсэн үүдэн дээр бас энэ эмнэлэгтэй ярилцсны үүдэн дээр энэ тоног хөрөмжүүдээс авч байгаа маа. Бүгд найрамдах Солонгос улсын Геонгийн аймгийн төсөл санхүүжилтийн хүрээнд манай эмнэлгийн профессорууд болоод мөн сайн дурын ажилтан гээд бид 24 хүний бүрэлдэхүүнтэй хүрэлцэн ирж эрүүл мэндийн сайн улсын аянаа явуулж байна. Ер нь аливаа сур өвчний эрт илрүүлэг гэдэг хамгийн чухал байдаг учраас бид энэ чиглэлд анхаарч байна. Аппарат зэргийг хандивлаж байгаа юм. Үзүүлж байгаа өвчтнүүдэд таарах эмийг нөгч бид үлдсэн юм ээ. Эмнэлэгтээ мөн хандуулаад явна. 일 동안 약 120명. Би 2 өдөр 120 гаруй хүнийг үзэж онцлогоо хийлээ. Тухайн хүмүүстэй таарах эм тариаг нь өглөө. Мөн энэ үеэр савны амсрын хор тавдрын 2 дугаар шатандаа яваа өвчтөнд мис засал хийлээ. Онцлогдоод байсан. Харин мис заслыг заавал Улаанбаатар хот орж хийлгэх байсан. Дарханд анхудаа хамтран энэхүү мис заслыг хийсэндээ маш их баяртай байна. 환자 케이스가 있어서 고양시에 있는 명지병원은 Геонгийн аймгийн Мёнж эмнэлгийн 6 профессор Дархуул аймгийн нэгдсэн эмнэлэгтэй хамтран эрүүл мэндийн сайн улсын аяныг өрнүүлж үзлэг онцлогоо хийлээ. Хотоос гадна арай зааслагдсан газрыг бид ингэж сонгосч ирсэн байгаа. 2 өдөр манай профессорууд биечлэн өвчтнүүдтэй уулзаж үзлэг заавар зөвлөгөө өгч таарсан эмийг нөгч байгаа нь тодорхой хэмжээнд ч гэсэн тэдэнд дэм өгч байгаа болов уу? Бид цаашдаж эрүүл мэндийн сайн улсын аянаа үргэлжлүүлэх болно. 보람된 일이었습니다. Бүгд найрамдах Солонгос улсын Геонгийн аймгийн олон улсын хөгжлийн төслийн хүрээнд тус улсын Мёнж эмнэлгийн хамтарсан сайн улсын аян Дархуул аймгаас гадна хамтран ажилладаг нийслэлийн Чингэлтэй дүүрэгт дараагийн өдрүүдэд өрнөж 7 цагаараа амрагдлаа. Зүрхний бичлэг, зүрхний эхо, хүүхдийн яс гэмтлийн эмч, хамрын үндийн дуран, элэг цус, нойр булчирхай элэг шижүүлэн суулгах мис заслын багийн эмч нар ирж үзлэг онцлогоо заавар зөвлөгөө өгч шаардлагатай үйлчилгээг үзүүлсэн юм.
저는 명지병원에서 국제진료 Мянгийн аймгийн олон улсын хөгжлийн сангийн төсвөөр явагдаж байгаа эрүүл мэндийн сайн ус saяныг Дархуул аймаг болон Чингэлтэй дүүрэгт явууллаа. Дарханд эрүүл мэндийг үзлэг мессежлбар ийм хангамж аппарат танилцуулах ажлыг хийж 6 профессорын баг үзлэг хийлээ. Чингэлтэй ийм хангамж болоод 4 профессорын үзлэг онцлогоо явсан. Үзлэг онцлогоо хийж байхад яаралтай үзүүлэх өвчтөн урьдчилан сэргийлж үзүүлэх өвчтний ялгаа заагийг гаргаж өөрчлөвөл зүгээр санагдлаа. Мянгийн аймгийн хөгжлийн сангийн төсөлд манай аймлаг шалгарч энэхүү аяныг өрнүүллээ. Аяныг дэмжиж оролцсондоо баяртай байна. Миний хувьд элэг шилжүүлэн суулгах багийн эмч байгаа. Тэр дундаа донороос элэг шилжүүлэн суулгахдаа дурангийн аргаар авдаг нь Солонгостой Samsung эмнэлгийн дараавах буюу манай эмнэлэг Мянжи эмнэлэг нь 2 томлон болж байгаа юм а. Манай эмнэлэгт элэг шилжүүлэн суулгасан монгол хүмүүсийн мэс засал бүгд дурангийн аргаар хийгдсэн байгаа. Дурангийн аргын гол ялгаа нь элгийг бүхэлд нь авч байгаа учраас сорив баг, эдгэрэлт хурдан, тэнхрэлт хурдан, цус алдалт баг гэдэг давуу талуудтай байдаг. Удар Солонгос улсын Мянжи эмнэлэгт элэг шилжүүлэн суулгасан монгол хүмүүсээ энэ үеэр эргэж биеийн байдлыг нь хянаж уулзаад явсан юм а. Тухайн хүмүүсийн хувьд ихээхэн талархаж явдаг талаар сэтгэлдээ уулзлаа. Удар Солонгос улсын Мянжи эмнэлэгт элэг шилжүүлэн суулгасан монгол хүмүүсээ энэ үеэр эргэж биеийн байдлыг нь хянаж уулзаад явсан юм а. Тухайн хүмүүсийн хувьд ихээхэн талархаж явдаг талаар сэтгэлдээ уулзлаа. Би 2016 онд одоо Солонгос улсын Гонг аймгийн Мянжи эмнэлэгт одоо элэг шилжүүлэн хагалгаа хийлгэсэн. Яагаад Солонгос улсын Мянжи эмнэлэгээс сонгосон бэ гэхээр бол миний тухайд бол одоо Монгол улсад байгаа элэг шилжүүлэн суулгах багийн хамт олонд хандаад тодорхой хэмжээний хугацаа гарч авсан. Яваад үзсэн боловч одоо тодорхой миний одоо элэгний хавдар одоо 3 газартаа 3 гэсэн нийт 12 см хавдартай болцсон байсан. Тэгээд Монгол улсад үтгэгээл бусад эмтэг бусад улсад хийхэд их хүндрэлтэй байсан. Өөрийнхөө одоо гэр бүлийн сонголтоор гэр бүлийнхаа ас ах дүүсийнхээ хүрээлэн шийдээд ингээд Солонгос улсын Мянжи эмнэлэгээс зорьсон. Тэгээд Мянжи эмнэлгийн багт очиод элэг шилжүүлэхэд төв одоо тэнд байгууллагад удаагүй байсан. Тэгээд удаагүй тэр дараахан очиж би бас тодорхой хэмжээний сайхан эмчнэрийн буйнаар бол элэг шилжүүлэн суулгаад 8 дахь жил нүр үзэж байна. Жил бүр бол одоо Мянжи эмнэлгийн эмчнэр одоо Монгол улсад сайн санааны хүмүүлгийн үйлсээр бол дархан Эрдэнэт Улаанбаатар хотод хотуудаар ирж одоо хүмүүлгийн тусалцаа үзүүлж эрүүл мэндийг хүслэж эрүүл монгол хүний сайн сайхан монгол хүний урт насалтанд тодорхой хэмжээний үр дүнгээ өгч байгаа гадаад харилцааг хөгжсөн хүмүүс бол байнгын хяналтанд байдаг. Эмчнэртэй холбогдоод шинжилгээгээ явуулаад хийгээд хяналтанд байгаад байдаг. Одоо энэ удаа манай Мянжи эмнэлгийн эмчнэрээс явдал би их баяртай байна. Ингээд одоо жил 6 сар болж байна. Би яагаад Солонгос улсыг зорих болсон бэ гэхээр нэгдүгээр эмнэлэг дээр одоо байнгын хяналтанд би элэгний циррозтой байсан. Элэгний циррозтойгоор би 18 жил явсан. Гэтэл донор олдохгүй бас их одоо цаг хугацааг алдсан. Солонгос улсыг зорьсон бэ гэхээр донор охины маань цэсний замын сувг нь 2 салаа байсан. Минийх өөрөх 1 салаа. Тийм учраас одоо Монгол улсад хийх боломжгүй. Та одоо гадны ямар нэгэн одоо эмнэлгийг одоо сонгож болно гэсэн тэр эмч нарын зөвлөгөөний хурлаар ороод тэгж шийдвэрлсэн. Тэгээд би Солонгос улсыг судалж байгаад Мянжи олон улсын эмнэлгийг сонгож хагалгаанд орсон. 2023 оны 4 сард хагалгаанд орсон. Бас мөн эндний адилаар миний хүүгийн цусны бүлэг өөр байсан тул энд хийлгэх одоо хэцүү байсан бол Мянжи эмнэлэгт хийж одоо биеийн байдал маш сайн байгаа, их сайхан болсон. Үнэхээр сэтгэлтэй алтан гараас гадна ишүү айгүй сайхан сэтгэлтэй, айгүй хүнлэг ийм хандлага дээр бид илүү хурдан сэгсэн, илүү хурдан эдгэрж гин гэж бодож байгаа. Эмчээ хараад бүр нэг өөрийн гэсэн те ямар гоё дотн
биднэрт юу яжсэн тусалж исэн. 심장 시술을 전문적으로 하고 За эрүүл мэндийн үзлэг хийгээд харж байхад монголчуудын дунд зүрх судасны өвчлөл их юм байна. Тэр дундаа өндөр даралт их байд юм байна. Энэ нь идэж байгаа хоол хүнс хөдөлгөөнтэй их холбоотой байдаг. Махны хэрэглээ их өндөр мөн хөдөлгөөн бага байдаг нь харагдсан. Нүн цусан дах холестерины хэмжээ их байгаа нь мэдгдсэн. Монгол эмчнэр маш сайн хянаж эмчилдэг юм байна. Монгол эмчнэр маш их чадвартай гэдгийг илүү их мэдэрлээ. За Монголд хийгддэггүй зарим нэг мис ажилбарыг манай Мянжи эмнэлэгт хийж байгаа. Түүний нэг нь маш хүн төрлийн зүрхний судасны стенд суулгах мис ажилбар байна. Мөн хавлах солих жишээ нь зүрхний 2 хавцаст 3 хавцаст хавлага, авралтын судасны хавхлагуудыг солих мис ажилбарууд байна. Мөн ТАВИ гэж дэлхийн нийтэд өндөр түвшинд хийгддэг ийм мис ажилбарыг манай эмнэлэгт маш сайн хийж байгаа. ТАВИ ямар учиртай вэ гэхээр өндөр настай хүмүүс эсвэл олон төрлийн суурь өвчтэй иймэрхүү хүмүүст заавал цээжийг нээж хийх шаардлагатай, хавхлах солих шаардлагатай, хавхлах нь нарийшчихсан, авралтын судас нь нарийшчихсан хүмүүст мис заслын аргаар бус мис ажилбарын аргаар судсан дотор нь солих тэлэх стенд тавих зэргийг хийж байгаа. 해주시고 계신 것 같더라고요. Бүгдээрээ Солонгос улсын Геонги аймгийн олон улсын хөгжлийн төслийн хүрээнд тус улсын Мянжи эмнэлгээс Дархуул аймаг Чингэлтэй дүүрэгт эрүүл мэндийн сайн улсын аян инх үүрнүүллээ. За энэ үеэр нийтдээ 2200 орчим хүнд үзлэг онцлогоо хийж, зөвлөгөө өгч мис ажилбар зэргийг хийж зарим шаардлагатай аппарат зэргийг хандивлаж энэ удаагийн эрүүл мэндийн сайн улсын аян өндөрлөлөө.